За тэгэхээр багш нар маань ерөөдөө байнга хичээл орох учраас энэ e-share гэдэг энэ софтверийг ерөөдөө Android болон Windows аль аль үйл системтэй компьютер дээр суучна. Mac болон. За тэгэхээр яг үгээр эндээс одоо VP40 одоо энэ ангийн хөлтөнд VP40 62 A4 гэдэг энэ лөө бидээс connect хийнэ. За ингэснээр дэлгэцээр шеэрлэн. За мөн TV mirror буюу одоо ард байгаа хүүхдүүд бас энэ дээр дэлгэцэн дээр байгаа зүйлийг бас ингээ mirror гэж юм харах юм хоёр хөлбөрөөр юм ашиглах юм боломжийг болгоно. За яагаад энэ VP40 өөр ухаалагчсан дээр бас энэ юу бол байгаа. Одоо энэ room 401 гэдэг энэ дэлгэц рүү бас шеэрлж болно. VP40-оор дамжснаар яг үгээр видео болон ингээд ямар нэг юм тасалдалгүйгээр одоо 4K дүрсийг шууд одоо энэ дэлгэцийн системээр дамжуулах юм боломжийг олгодог учраас энэ VP40-оор дамжиж хэвлээ шеэр хийвэл их тохиромжтой. За шеэр скрин хийсний дараа эндээс биднес энэ VP юугаа сонгож шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл за энэ голын HDMI дүрсийг сонгоход юу одоо нэг дэлгэц маань шеэрлэгнэ гэсэн үг. За